Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд басан үйл явдлыг томилох хүргэе. Украины зүгээс Оросын холбооны улсын эрчим хүчний байгууламж руу бөмбөгдсөн хэвээр байгаа. За энэ удаагийн цохилт нь Оросын холбооны улсын Краснодар мужийн өмнөд хэсэгт оршдог хот руу Оросын холбооны улсаас цохилт өгсөн байна. Новороссийск нэртэй бомб хотын томоохон байгууламжийн нэг рүү Украин улс цохилт өгсөн. За үүний дараа Оросын холбооны улс дэлхийд даяар газрын тос экспортлдог нийлүүлэлтийн ойролцоогоор 2% төр хугацаагаар зогсоосон гэж Оросын холбооны улсын албан тушаалтнууд болон Telegram сувгуудаар мэдээлсэн байна. Албан тушаалтнуудын мэдээлснээр зохилтонд өртөж улмаар гал төмөрт утсан Шихрасын нэртэй газрын тосны терминал нь дамжуулах хоолойн төгсгөлийн цэг юм байна. Энэхүү зохилтын тус газарт гал төмөр гаргасан бөгөөд төмрийг унтраасан байгаа юм байна. Их сурвалжийн мэдээлж байгаагаар үүний улмаас 2.2 сая баррел газрын тосыг экспортлогоо зогсоосон гэж Reuters агентлаг тухайн их сурвалжаас их татан мэдээлсэн байна. Украины товтлогоноос болоод Новороссийскийн удаа дараа онилж байгаа. За энэ газар нь Оросын холбооны улсын хар тэнгисийн логистик болон эрчим хүчний дэд бүтцийн гол төв юм байна. Оросын холбооны улс газрын тос боловсруулах үйлдвэр болон нефт химийн үйлдвэрүүд нь Украины явуулж байгаа дайнд санхүүжүүлэхэд гол тусалцаа үзүүлдэг учраас Украин улс эдгээрийг цэргийн давталгааныхон бай болгож байгаа. Газрын тосны терминал зохилтонд өртөж эргийн хид хідэн байгууламжинд хохирол учруулсан гэдгийг Краснодар мужийн үйл ажиллагааны штаб мэдээлсэн байна. Бомбдод байрлаж байсан иргэний хөлөг онгоц бас халтлагт өртсөн. За ингээд багийн 3 гишүүн шархсан гэдгийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгс болох RIA Новости мэдээлсэн байна. Украины мэдээлж байгаагаар Украины хуурамч мэдээлэлтэй тэмцэх төвийн тэргүүн Андрей Коваленко уг явдлын талаар нийгмийн сүлжээнд тайлбар хийсэн байна. За энэ тайлбартаа энэ бол цохилтын дараах Новороссийскийн газрын тосны терминал үүний зэрэгцээ Оросын орон сууцны барилга байгууламж эрчим хүчний дэд бүтцэд Украин цохилт өгсөн гэж тэрээр тайлбартаа дурдсан байна. Мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский нийгмийн сүлжээний X хуудсандаа мэдгдэхдээ дайны ихэнх үеэс хойш энэ жил Оросын холбооны улсын газрын тосны үйлдвэрлэл боловсруул анх удаага мэдгцгүүц буурсан гэж бичээд Оросын холбооны улсад төсөвт эзлэх газрын тос байгалийн орлого буурч байгаа бөгөөд энэ оны эцэсгэд Оросын холбооны улс газрын тос байгалийн төсвийн орлогоосоо доор хаяж 37 тэрбум $, алдах болно гэж мэдгдсэн байна. Новороссийскт хийсэн хамгийн сүүлийн цохилт нь Оросын холбооны улсын зүгээс Киев руу нисгэгчгүй онгоц болон Пуучингийн товтлогоо хийсэн за шөнийн цагаар бол томоохон хэмжээний давталгаа хийсний хариуд их Украины талаас үзүүлж байгаа үйлдэл юм байна. Оросын холбооны улс Киев руу товтлонтой холбоотойгоор 6 хүний амнаас өргөцсөн 14 хүн шархтаж хэд хэдэн орон сууцны барилга гал давтсан ийм байдалтай байгаа юм байна. За дайн байлдааны үйл ажиллагаа зогсох болоогүй байна. Аль аль нь бие биенийхээ эрчим хүчний байгууламж руу давталж байгаа. За Оросын холбооны улсаас Украины эрчим хүчний байгууламж руу давталж байгаа шалтгаанаа дурдахдаа өвөл ойртож байгаа. За энэ өвлийг ашиглан өвөл хүнд өвөл болгож Украиныг бууж өгөх ийм байдалд хүрэхийн зорилгоор бол Оросын холбооны улсын хүү эрчим хүчний байгууламж руу давталж байгаа. За харин Украины зүгээс Оросын холбооны улсын эрчим хүчний байгууламжийг давтлах болсон гол шалтгаан нь Оросын холбооны улс энэхүү эрчим хүчний байгууламжуудаараа дамжуулан газрын тос байгалийн бусад орнууд руу экспортлог. За үүнээсээ олж байгаа ашиг орлогоороо Украинд явуулж байгаа дайн байлдааныхаа үйл ажиллагааг санхүүжүүлдэг гэж үздэг учраас энэхүү давталгаагаа эрчимжүүлж байна. За талууд бол аль аль нь эрчимтэй бие биен рүүгээ давталж байгаа. За дайн байлдааны үйл ажиллагаатай холбоотойгоор Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тэргүүлэлээр зуучлалын дипломат ажиллагаа явагдсан. За харамсалтай нь бол талууд Унгарын нийслэл Будапешт хотод уулзна гэж ярилцаж байсан боловч уулзалт болоогүй. За үүнээс хойш талуудын хувьд дипломат яриа хэлцээний ширээнд суух асуудал одоогийн байдлаар яригдахгүй байна. За үүнтэй холбоотой Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бухимдаж байгаагаа илэрхийлсэн гэсэн хэдий ч бол энэ түүний бухимдлыг ямар нэгэн байдлаар бодит байдлаар хэрэгжүүлэх ийм зүйл бол харагдахгүй байна. За энэ сарын 21-ээс эхлээд Оросын холбооны улсын эрчим хүч байгалийн экспортлог гол компаниуд болох Лукойл болон Роснефть компаниудад Америкийн нэгдсэн улсын зүгээс ногдуулсан 20 арга хэмжээ эрчимтэйгээр хэрэгжиж эхлэн. За үүнээс өмнө тухайн компаниуд өөрийн гадаад дахь ассет буюу хөрөнгүүдэд зарах ийм үйл ажиллагаа явуулж байгаа. За үүгээрээ дамжуулан хоригоос зайлсхийх боломжтой гэж үзэж байна. За эдгээр компаниудад тавьсан Америкийн нэгдсэн улсын 20 арга хэмжээний үр дүнд Америкийн компаниуд эдгээр компанитай үйл ажиллагаа, экспорт худалдааны үйл ажиллагаа явуулах боломжгүй болно. За мөн нөгөөтэйгүр эдгээр компаниудын бусад орнуудад оруулсан хувьцаа хөрөнгө оруулалтаасаа ногдол ашиг хүртэх боломжгүй болж байгаа учраас энэхүү хөрөнгөө зарах шийдвэрүүдийг гаргаж байгаа. За энийг бол яарвчлан 20 арга хэмжээ мөрдөгдөхөөс өмнө явуулахаар шийдвэрсэн байгаа билээ.